Цахим байгаль. Байгаль орчны гэмт хэрэг зөрчил нь орон зай цаг хугацаанаас ихээхэн хамаарч байдаг бөгөөд зөрчлийн хэрэг нь тодорхойгүй байдлаар замхарч хэргийн илрүүлэлт дөнгөж 16% байгаа нь нийт гэмт хэргийн 90.7% нь орон нутагт үйлдэгдэж салбарын ил тод байдал хангалтгүй байдагтай холбоотой юм. Сүүлийн 30 жилийн дотор Монгол орны нэг ховор амьтдын тоо толгой эрс зөөрч 70-90%-аар огцон буурсан байна. 2020 оны байдлаар нөхөн сэргээгдээгүй 35 мянган га талбай буюу 47 мянган хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний газар эвдрэлд оржээ. Олон улсын байгаль хамгаалагчдын холбооноос гаргасан судалгаанаас үзэхэд байгаль хамгаалагчдын 82% нь амь нас эрсдэх аюултай нөхцөлд ажилладаг бөгөөд дэлхийн нийтэд 7 хоногт 4, жилд 212, сүүлийн 10 жилд 1072 байгаль хамгаалагч ажиллаа хийж яваад амь өргөдсөн байна. Эдгээр харамсалтай тоо баримтуудаас харахад хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчны асуудал орхигдож ирсэн нь харагдана. Цахим байгаль төсөл нь Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон тогтвортой хөгжлийн бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд байгаль орчны салбарт захим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологид суурилсан цогц систем хөгжүүлэх замаар байгаль хамгаалах үйлсэд иргэдийн оролцоог хангаж байгаль хамгаалагч нар болон байгаль орчноо хамгаалах шинэ арга барилыг нэвтрүүлэх юм. Цахим байгаль